технологиудыг нээж чадчих. За тэгэхээр би энэ дахин сэрэлтийг бол Монгол сэрж байна уу юу? Шинэ үеийнхэн зориулж одоо биднэрт ямар боломж юу хийж хүлээж байгаа гэдгийг одоо би дараагийн хэсэг дээр харуулъя. За тэгэхээр Монголын одоо энэ оюун санааны сэргэлтийг бол та нар одоо энэ бодит жишээнүүдээс би танд харуулъя. За энэ жишээнүүдийг та нар сонсож байхдаа ирээдүйн мэрэгжил сонголтоотойгоо дандаа ингэж харьцуулж бодоорой. Энэ бол дандаа биднэрт нээгдэж байгаа юм боломжууд шин төслүүд шүү. За ойрын 10-20 жилдээ хийгдэх. Та нарыг сургууль төгсгөл яг одоо их ажил үйлс болох тийм төслүүд байж байгаа. За энэ дээр энэ чанарын гасан гойл одоо Европ руу шууд номоо гаргадаг Монголын одоо анхны зохиолж байгаа. Энэ хүн бол 41 ном бичснээс 35 герман хэл дээр хэвлэгдсэн. Нэг ном нь Европт шууд 20,000 хувь зарагддаг. Бичээл гаргахад 20,000 хувь зарагддаг. Бичдэг ном нь дандаа Монголын энэ ахуй соёлын тухайд байдаг учраас дэлхийн эрдэнэ тэрийг маш их сонирхдаг. Энэ хүн бас Шамисагийн нэрэмжт энэ шагналыг хүртсэн дэлхийн 10 дахь Азийн анхны хүн болсон байж байгаа. За энэ хүн номоо борлуулсан бүх мөнгөөрөө чанарын гасан гэж сан байгуулаад Монголдо 1 сая мод тарихыг зорилго тавьсан байж байгаа. За тэгээд одоогоор энэ хүн 240 мянган мод тарьсан байж байгаа. Та нар хэрвээ эко органик юм ногоон одоо хөгжил сонирхдаг бол энэ хүний төсөлд шууд оролцох боломжтой. Чанарын гасан сан гэж хайгаад энэ хүний хийж байгаа энэ ажил үйлс шууд нэгдэх боломжтой. За ирээдүйд ажил гэдэг бол яг үгээр заавал CV бүглөөд компанид ажилд орох биш. Ийм нээлттэй дэлхийн нийтийн төслүүдэд бид нар маш оролцож ээж өөрсдийнхөө ур чадварыг хөгжүүлэх, өөртөө шууд ажлын байр бий болгох. Заавал одоо их сургууль төгсөж ажил хийхэ болцсон шүү дээ. Одоо энэ хүүхдүүд бодвол маш их ажил хийж байна. Энэ онлайн орчинд одоо олон платформуудад нэгдээд одоо Kickstarter гэж байж байгаа тийм үү? Төслийнхөө танилцуулгыг жоохон хүүхдүүд бизнес санаагаа оруулаад сая доллар босгоод дор нь одоо өөрийнхөө юмнуудыг хэрэгжүүлж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр хуучных шиг одоо ингээд их сургууль төгсөөд ажил хайн маань гэж та нар одоо тэгж дээр үе юмар өртөө битгий бод. Одооноос та нар ажлаа хайгаад эхлэх хэрэгтэй. Сонирхлынхаа дагуу юу хийх вэ? За энэ хүн Монголд энэ бороо оруулах төхөөрөмжийг бол энэ бүтээсэн байж байгаа энэ чанарын асар хүн. Тэр төхөөрөмжийг та нар очиод үзэж болно шүү дээ. Хүссэн үедээ бороо оруулж чаддаг тийм арабын цөлийг одоо ногоон болгоход одоо гол үр гүйцэтгсэн төхөөрөмжийг бол Монголда бүтээлгсэн байж байгаа. За энэ мэнд оёогоо та нар мэдж байгаа сая Чингис хааны одон авсан энэ хүн бол дэлхийн яруу найргийн тэр дэлхийн авраг гэдэг шагналыг бол 2 удаа авсан байж байгаа шүү дээ. 2 удаа авсан байна. Тэгэхээр энэ оюун санааны монголчуудын оюун санаа дэлхийд яаж үнэлэгдээд байгаа гэдгийг та нар эндээс зөвлөх хэрэгтэй. За дараагийн нэг хүн бол энэ болор цэцэг гэж байж байгаа. Энэ Америкт палеонтологийн тэр Америк үрээлэнд ажилладаг. Энэ хүн бол нөгөө Батар гэж үлэг гөрүүлийг энэ монголчууд ч нөгөө мөнгөний төлөө юу чигээс буцахгүй болсон юм чинь Батараа хулгайлаад Америк руу аваачаа зарчсан байж хат энэ хүн мэдээгээр зөвхөн ясных нь өнгийн үзэл энэ Монгол Батар гэдгийг мэдсэн гэж байгаа. Тэгээд тэр гэмт хэргийг илрүүлж Батарыг Монголд буцааж авчихад гол үүрэг гүйцэтгсэн нэрд палеонтологч энэ хүний мөрөөдөл нь энэ говьд үлэг гөрүүлийн том парк музей байгуулах юм зорилготой байж байгаа. За Монголд бол маш ховор юм палеонтологийн олдуурууд байдаг. Би одоо та нарын сонсцоогүй мэрэгчлүүдийн тухай ярих гэж байгаа шүү. Одоо хүмүүс мэрэгжил сонгоно гэхээр үүдээ нэг 13 дотроо сонгоод байж байгаа юм. Нэг сэтгүүлч, тэгээ менежер, тэгээд одоо нэг юу хуульч, эдийн засагч, банк гэдэг үүдээ нэг 10 дэлхийд дээр 2000 мэрэгжил байгаа шүү дээ. Эцэг эхчүүдээр. Тий. 2000 мэрэгжил байж байгаа. Тэгэхээр хүүхдүүдээ одоо миний хүү мөнгө санхүүл ойр бай, банк сонгоч гэдэг юм уу ийм хязгаарлалт нь бол өөрийнхөө тэр сэтгэлгээнд ийм зөвлөгөө битгий өгөө хүүхдүүдтэй. Энэ бол маш хор уршигтай шүү. Хүүхдүүдийн өсөл мөрөөдлийг сайн дэмжиж сурах хэрэгтэй эцэг эхчүүд анхааруулах. Тэгэхээр энэ палеонтологи гэдэг энэ мэрэгжил дэлхийд дээр бол маш одоо том ийм олдуур нээлтүүдийг хийж идэг. Монгол одоо энэ палеонтологийн музей байгуулах бүрэн боломжтой гэж олон жил энэ хүн одоо ярьж байгаа. Гэтэл одоо өөр монголчууд амжаад одоо 2 жилийн өмнө музей байгуулчихлаа шүү дээ. Бүр газар дээр нь яг ингээд олдуур дээр нь байгуулчихлаа. Жилдээ 1 сая хүн очиж үзэж шүү дээ. Тэр музейг. Тэгэхээр тэрнээс маш ховор одоо олдуурууд Монголд байна.
Тэгэхээр та нар энийг л мөрөөдөх хэрэгтэй. Одоо та нарын одоо бизнес гэдэг байгаа ирээдүйд буцмацаа унтраа хүмүүсээ энэ 30 минутыг өөрсдөндөө зарцуул. Өөрсдөндөө цаг гаргаж сур. За тэгэхээр энэ палеонтологи гэдэг мэргэжлийг та нар эзэмшээд энэ чинь та нар бодож байгаа л да энэ палеонтологи судалгаа шинжилгээ гэхээр нэг ясмаас ухаал ингээд уйдгартай тийм мэргэжил гэж бодож болохгүй. Энэ чинь бол орчин үед өөр маш том бизнес болчихсон. Та нар энэ музейг байгуулах гэхэд жилдээ 1 сая хүн ирж үзнэ. 1 сая хүн $50 төлөөд үзлээ гэхэд хэдэн доллар болж байна. Тэгэхэд Монгол өнөөдөр 300 мянган жуулчин авч байгаа шүү дээ. Монгол улс тэр чигээрээ өөрхий хичээгээд. Тэгэхээр мэрэгжил сонголтоо дандаа ирээдүйн ийм бизнестэй дандаа холбож бодох хэрэгтэй. Ер нь альва тэр та нарын сонгох мэрэгжил ирээдүйд дандаа өөрөө ийм ажил хэрэг болгох, бизнес болгох тийм ажил. Бизнес гэхээр та нар одоо нэг зөвхөн нэг компани байгуулаад хүмүүсийн нэг энэ одооны энэ нэг бизнес хийгээд байгаа хүмүүстэй бодож болохгүй. Энэ бол ердөө бизнес биш, юм зардаг ажил. Тэр бол ердөө бизнес биш. Одоо бизнес гэхээр яг та нарын одоо мөрөөдөл واخгүй юу? Судалгаа шинжилгээтэй тэр одоо бүх шинжилгээ ухаан нь инновац бүх юмтайгаа нийлээд хөрөнгө оруулагчтайгаа нийлээд хөрөнгө оруулалтыг заавал энэ Монголын ийм юм ойлгохгүй хүмүүсээс бид нар хөрөнгө оруулах гэдэг шаардлага байхгүй болчихсон. Одоо дэлхийн нийтэд ийм crowdfunding гэдэг ийм хэлбэр хөгжиж байгаа. Дэлхийн нийтээс олон нийтээс санхүүжилт босгох. Та нар Kickstarter гэдээ ороод үз. Та нар шиг үеийн хүүхдүүд чинь тэн дээр өөрийнхөө мөрөөдлийг бичээл бизнес эхлүүлдэг болчихсон. За та нар энийг ингээ байгуулах хүмүүс нь та нар шүү дээ. Тий. Бид нар бол зүгээр мөрөөдөж байгаа үеийнхэн баггүй. Яг хийх хүмүүс нь та нар гэсэн. За энэ доотлолт энэ Эрдэнэ Чулуун гэж хүн байгаа. Энэ Нобелийн Гаагад ажилладаг. Нобелийн шагнал хүртсэн Монгол хүн шүү дээ. Нобелийн шагнал. Тэгэхээр бид нар бол үнэхээр одоо жижиг бодож байгаамаа. Тий. Монгол хүмүүс аль хэдийн Нобелийн шагнал хүртсэн өнөөдөр дэлхийд дээр бол 10 монгол хүн байна. Тий. Бид нар мэдэхгүй л байгаа. Яагаад мэдэхгүй байгаа гэхээр монгол хүн Монголдо хэрэггүй болчиход байгаа байхгүй юу? Монгол хүний энэ нээлтүүд Монголдо өндөрлөхгүй болчихсон. Монгол авьяастай чадaltaй бүх хүн өнөөдөр яаж вэ? Тий. Өөр Монголд очиод тэр том барилгуудыг тэр Чингисийн онгон тэр бүх баримлуудыг Монгол уран бүтээлч өнөөдөр тарих толгоогоор хийж өгч байгаа шүү дээ. Тэрийг ашиглаад өнөөдөр хятад улс жилдээ саяар жуулчин авч байна. Монгол хүнийгээ толгойг бид нар ашиглаж чадахгүй байгаамаа. Ашиглах тийм тогтолцоогоо бид нар бүрдүүлж чадахгүй байна. Гэхдээ ийм цаг байнга ийм байхгүй гэж мэдээж үүнийг бид нар өөрсдөө бий болгох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ хүн Гаагад юу гэдэг вэ гэхээр хиймэн зэвсгийн шинжээч буюу би энэ дээр нэг л Монгол хүний чадварыг л хэлэх гээд байна. Нэг хоногийн өмнө одоо энэ нэмэх 40 градус тийм үү энтхэг. За сахарт ажил хийжээлээ гэж бодоход зэвсгийн шинжээч гэдэг чинь хаана л ямар одоо эрсдэлтэй юм байна. Хаана одоо аюул илэрч тэнд очиод ажиллана. Маргааш нь ахаад хасах 40 хэм Сибирь дахиад шинжилгээгээр явна. Нэг хоногийн зайтай 80 хэмийн градусын өөрчлөлтөнд энэ хүн нэг ч амрахгүйгээр 7 жилийн турш ажиллаж чадсан байгаа байхгүй юу? Ийм нөхцөл. Бусад орны хүмүүс бол яадаг вэ гэхээр нэг 2 жил ажиллаад амралтаа авдаг. Эсвэл сольдог. Гэхэд Монгол хүний энэ дэсвэр дэвчээр гэдэг ямар одоо гайхалтай гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Угаасаа Монгол хүмүүний дэсвэрлэх чадвар гэдэг энийг хэлээд байгаа юм. Тэгэхээр бид нар мэрэгчлээ сонгохдоо ирээдүйд дэлхийд өрсөлдөж гэж бодож байгаа бол Монгол хүнийхээ давуу тал заавал суурилах юм хийх хэрэгтэй гэсэн үг. Тийм. Тэгжээж бид нар дэлхийд өрсөлдөнө. За энэ одоо энэ Алтанбаатар л гэж байж байгаа. Арабын энэ Абдул гэдэг хаан яасан гэхээр 7 жилийн өмнө энэ Абдул хааны их сургууль гэдгийг ердөө 7 жилийн өмнө байгуулсан байгаа. Дэлхийн 200 шилдэг эрдэмтнийг хамгийн өндөр цалин өгөөд цуглуулсан байж байгаа. Тэр их сургууль дээр. Тэгээ ямар зорилго тавьсан гэхээр 30 жилийн дотор дэлхийн хамгийн номер 1 юм шинжилгээний төв болно гэдэг зорилго тавьсан. Тэрэн дунд нь Алтанбаатар сонгогдоод очсон байж байгаа. Энэ хүн бол биотехнологийн одоо дэлхийд дээр цоошин нээлтийг хийсэн. Чихрийн шижин өвчнийг дэмждэг нээлт хийсэн. За одоо тэр нь болохоор юунаас улдаас нээлт хийсэн гэхээр та нар мэдэндээ одоо бид нар ингээд нэг уламжлал амгаах ухаан гэдэг байдаг тийм үү? Отож тангаар хэмжилдэг тийм үү? За бид нар тэрийг бол дандаа доош нь хийдэг.
Тийм ер нь бид нар бол өөрсдийнхөө Монгол ямиг бол дандаа доош нь хэлдэг. Бусдын ямиг бол яг гоё гэж хардаг. Гэтэл уламжлалт ангаа ухаан бол аль хэдийн хор тавдрыг эдгээрсэн. Энэ аргаар эдгээрсэн байж байгаа. За тэгвэл та нар сайн хараарай. Одоо солонгосчууд энэ уламжлалт ангаа ухаан гэдгийг дэлхийн нийтэд брендинг сурчлагаа хийгээд эхэлчихсэн байж байгаа. Ийм кино хийгээд эхэлсэн байж байгаа. Солонгосын кимчиний тухай кино хийгээд араас нь кимчигээ дэлхийд брэнд болгоод өнөөдөр кимчи иддэг үндэстэн гэж дэлхийд байхгүй болчихсон байж байгаа. Энэ юу хэлж яах нэхэр өөрсдийнхөө юмыг юм болгож чадна гэдгийг энийг хэлээд байгаа. Тэгэхээр солонгосчууд өнөөдөр яагаад уламжлалт ангаа ухааныг дэлхийн нийтэд сурчилж эхэлж байгаа вэ? Юу гэж бодож байна? Дараагийн бизнес нь гэсэн үг. Одоо уламжлалт ангаа ухааны эвдэр мөнгө юм. Тий. За тэгэхээр энэ хүн бол тэр жихрийн шижин эмчилдэг Монгол танк судалсан байгаа юм л да. Тэр танк судлаад хэрвээ шинжлэх ухааны талаас нь тэрийг нотолчих юм бол яг нөгөө сайенс одоо яг дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Нөгөө эмчлээд байгаа арга нь. Тэр тэгж чадахгүй тохиолдолд нөгөө бид нар уламжлалт ангаа ухааны хуучин юм тэ энэ бол баталгаагүй гэдгээр доош нь идэх шиг дэлхийн нийтэд ч гэсэн тоохгүй байх магадaltaй. За тэгээ энэ одоо танарт сайхан мэдээ хэлэхэд энэ хүн Монголдо ирээд яг тэр Абдул хааны байгуулсан шиг шинжлэх ухааны нээлттэй бүсийг Монголд байгуулах гэдэг ингээд төслөө бичээд ажиллаж байгаа шүү. За та нар энэ багт бас орж болно. Би шууд ажлын байр та нар санал болгож шүү. Энэ сайенс шинжлэх ухааны талаар сонирхож байгаа дэлхийн хэмжээний нээлттэйг хүсэж байгаа бол энэ шинжлэх ухааны бүс нээлттэй бүс та нар орж ажиллах хэрэгтэй. Та нар мөнгөнд битгий санаа зов. Энэ нээлттэй бүс гэдэг чинь дэлхийн өөрсдөө нээлт хийхийг хүссэн том компаниуд санхүүжүүлээд та нарын судалгааг санхүүжүүлээд нээлтийг чинь асар өндөр үнээр л авчдаг байхгүй. Тэгэхээр битгий санаа зов. Толгой байхад мөнгө ямар ч асуудал. Дараагийн салбар нь одоо энэ урлаг буюу энэ арт салбарт Монгол хүний авьяас гэдэг угаасаа ямдшгүй. Угаасаа Монголын урлаг гэдэг хэдэн мянган жилийн түүхтэй. За би та нар энэ Ариун Баатрыг бол та нар сайн мэдж байгаа шүү дээ тийм үү? Ариун Баатар яасан бilé? Ямар амжилт гаргасан бilé? Энэ хүн Чайковскийн Дөөрийн их наадмын Гран-при буюу урлагийн олимпийн авраг гэсэн үг. Тийм. Дэлхийн урлагийн олимпийн авраг. Араас нь дахиад одоо Ариун Баатар гэдэг залуу дахиад Ариун Бол гэдэг залуу бизнесийг тусгай шагнал авсан байж байгаа. Үндсэндээ Монгол хүн өнөөдөр дэлхийн дөөрийн зулаа дээр нь гიშгэж байна гэсэн үг. Тийм. Дэлхийн ороо дээр гიშгэж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар Монгол хүнээ бол яг гэхээр анх одоо 2000-аад оны үед Сомод анх хүмүүс ярьж байхад бол монголчууд юу гэж ярьж ирсэн гэхээр хөөрхийдөө нэг монгол хүүхдүүдээр Сомагийн том биетэй тэр хүмүүстэй барилдах гэж явсан гэлээ амт л одоо ирдэг байгаа даа л гэж анх ярьж ирсэн гэж байна. Тэгээд нэг 5 жилийн дараа анхны одоо Озог Батбаяр төрөөд эхэлж байхад бол юу гэж ярьж ирсэн гэхээр за ямар ч байсан нэг хөөрхий амт л одоо барилдаад явж байгаа юм байна да гэж ярьж ирсэн гэж байна. За дараа нь бол үндсэндээ давуу дөрж аваргаас хойш бас л зулаа дээр нь гიშгсэн байхгүй юу? Тэр 2-3 мянган жилийн түүхтэй тэр Сомагийн ороо дээр одоо өнөөдөр Сомод Япон барилддаг юм уу гэж асуудал нь дэлхийн одоо тэгдэг болтол нь Монгол болгосон байгаа байхгүй юу? Өнөөдөр одоо бүх аваргуудын л одоо. Тэгэхээр давуу дөрж Монголдо ирэхээр давуу дөрж чиг хэрэггүй юм байхгүй болчихно тийм? Булгайж, удалж одоо хулиган, зодоонч тийм. Энэ Ариун Баатар чинь Монголдо хэрэггүй замын цагтаа хийжсэн залуу шүү дээ. Тийм. Сурж байгаа төлөр мөнгөө төлж чадахгүй, энэ хүний авьяасыг хинч ойлгохгүй тэгээд өөрхий сургуулаасаа гараад зам дээр машин зохицуулаад байж исэн залуу. Бурайдад очиод азар нэг фестивал дуулж исэн энэ чинь Бурайдын тэр их сургуульд сүүл төгссөн шүү дээ. Монголдоо ч төгсөөгүй. Гэтэл тэр авьяас нь Монгол хүний л авьяас чадвар байж байгаа. Тэгэхээр бид нар Монгол хүнийхээ энэ авьяас чадвар тэр юмыг үнэлдэг энэ хүмүүсээрээ бахархаж омогшдог бас тэгж өнгөрдөг баймаар байгаамаа. Тийм. Бидрийг одоо дэндүү ийм томоотой, дэндүү дуугүй те одоо Чингис хаан маань гэж ярингууд хүмүүс одоо тэгж байгаа байхгүй. Чингисээс өөр ярих юмгүй болцсон юм уу те? Бүх юм дээр Чингис гэхийгүй. Энэ чинь одоо те
бид нар альва одоо нэг аав ээжээрээ бахархахын тулд одоо хэн нэгнээс зөвшөөрөл авах одоо тийм цаг ирээгүй үстэй арай. Тийм ээ. Бахархах юмтай хүн юугаараа бахархах нь бид хинээс битгий заалаа. Тэ? Өнгөрмөр агууд өнгөрөх хэрэгтэй. Бидхий ингэж даруухан юм жүжиг одоо тийм дүрд битгий тоололтой. За ингээд одоо дөөрийн судлаачид юу гэж ярьж байгаа гэхээр удахгүй энэ дөөрөл дээр одоо монголчууд дийлдэхгүй болох юм байна гэж ярьж байгаа шүү. Тийм. За тэр Болт гэж байж энэ Бостон одоо театр бүжгэлдэг тийм алтан үеийг та нар сайн мэддэг. Гэхдээ энэ Болт гэдгийг та нар сайн мэддэггүй. За Болтын тухай би яг монгол хүний нэг гайхамшигтай чанарыг хэлье. Энэ Болт энэ Америкийн энэ театрт очиод Сэдлийн театрт очиод өндөр зэрэглэлийн балетчин болохын тулд заавал 7 жил бүжгэлдэг энэ дэлхийн нийтийн юу байдгийг стандарт жишг байдаг. Энэ Болт хэдэн жил бүжиглээд одоо өндөр зэрэглэлийн балетчин болсон гэж байна. За яг энэ Болт бол 3 жил бүжиглээд шууд өндөр зэрэглэлийн балетчин болж байгаа. Тэгээд тэр бусад балетчуудын одоо хийдэг бэлтгэлээс энэ хүн 2 дахин илүү бэлтгэл хийсэн байна. Тийм үү? Тэгжээж 2 дахин бага хугацаанд. Тэгээд энэ бол одоо тэр Америкт бол